Сайн байцгаана уу? За та бүхэн өнөөдөр гадаадын эргээрэтийн газрын шаардлагын дагуу Microsoft систем дээр хэрхэн гадаадын иргэн жуулчныхаа мэдээллийг бөглөж мэдээлэх вэ талаар зааварчилга зөвлөгөө бэлтгэлээ. За хамтдаа гадаадын иргэний мэдээллийг манай систем дээр хийж үзцгээе. За эхний ээлжинд интернетээс татаад авсан зохиомол гадаад паспортын мэдээллийг хамтдаа оруулж үзцгээе. За John Smith гэдэг байдлаар зохиомол иргэний мэдээллийг оруулцгаая. Шин захиалга гэж ороод зочныхоо нэр мэдээллийг бичицгээе. Ноён John Smith. За энэ хүнийгээ аль улсын иргэн бэ гэдэг мэдээлэл тодорхойлтыг заавал өгнө. За бичвэрийн дугаарыг хамтдаа бичицгээе. IV 01 345. Энэ хүний маань зураг эрэгтэй юм байна. Эрэгтэй гэдгээс паспортын мэдээлэл. Паспортын мэдээлэл дээр паспортын төрлийг паспортын дугаарыг зохиомлоор хамтдаа үүсгэчээ. Бодит жуулчны мэдээллийг бүглэхийг тавхан анхаараарай. За олгосон огноны мэдээлэл хамтдаас зохиомлоор бичиж бүртгэгчээ. За саяхан авсан паспортаас ингээд үзчихье. За магадгүй 7 сард авсан тийм ээ. За тэгвэл 7 сард авсан 10 жилийн хугацаатай магадгүй 29 он гэх юм ба тийм ээ. Дуусах хугацааг бичвэрийн тийм мэдээлэл дээрээс харж авахыг зөвсөж байна. За энэ зочны бүртгэл мэдээллийг үнэн бодитоор гүйцэд бөглөж өгөөд за мөн захиалгын ирэх болон гарах хугацааны мэдээллийг сонгож өгөөд за үлдсэн бүртгэлийн хэсэг бол яг захиалгын бүртгэлээ та хийж гүйцэтгэж захиалгыг үүсгэж оруулнаа. За ингэснээрээ зочны холбогдлолтой мэдээллийг хамтдаа систем бүртгээд оруулчлаа. За энд миний байрлуулсан John Smith гэдэг жуулчны мэдээлэл маань орсон гэсэн үг. За мөн байршуулах үйлчлэгээр ханган үйлчлэгээ үзүүлсэн байгууллагад зочид буудал хэрэглэгч нар маань өөрсдийн буудлын холбогдлолтой байршил, регистрийн дугаар, за мөн бусад шаардлагатай мэдээллүүдийг гүйцэд бөглөж өгснөөр зохион зочид буудлын мэдээллийг автоматар хэрэв зочин ансан бол мөн зочин манай дээр ирсэн буюу чек-ин хийсэн гэдэг мэдээлэлээр өдөрний удаа дамжуулагдж байгаа. Та бүхэн мэдээлэлээ гүйцэд сайн бөглөхийг хүсэж байна. За мөн та бүхэндээ нэмэлтнийг анхааруулах хэлж өгье. Тухайн иргэн маань манай систем дээр зочин буулгах гэдээ орсон тохиолдолд өнөөдрийн мэдээлэл илгээгдэнэ. За мөн байрлаад гарах ёстой хугацаанаас өмнө гарсан тохиолдолд чек-аут хийсэн тохиолдолд мөн систем дээрээ зочны гарсан гэсэн үйлийг заавал гүйцэтгэж өгье. Хүсэж байна.